Хойшоо 6-7 буудлын дээр 2200 нэгж талбараас одоо 114 үлдсэн буюу 2096 нэгж талбарыг чөлөөлсөн. Агаарын бохирдлыг өндөр хувиар бууруулсан, хөрсний бохирдлыг бууруулж байгаа. Тэр хэсэгт бид нар дахин төлөвлөлт хийгээд Улаанбаатар хотын хамгийн анхны хүндээ ээлтэй яг нэг гар талбайд ноогдох хүнээрээ олон улсын стандарт хангасан нэг гар 420-оос доош хүн амьдрах буюу чигтэлцэл ширэнгэн ой биш нийтийн хөтөлбөр газартай иргэд нь өөрөө гараад зугаалах, хүүхдүүд нь тоглох талбартай ийм анхны сэлб 20 минут энэ сар хүүтний технологийн зогсолт татсан байна. 3 сараас үргэлжлүүлээд явна. Одоогоор тэнцээ 9 вакцины ажил үргэлжлээд явж байгаа. Улаанбаатар хотын хамгийн анхны хүндээ ээлтэй сургууль цэцэрлэгтэй нийтийн хөтөлбөр газартай, өргөн талбайтай, аюулгүй, барилгууд нь чанартай, барилгын усан зис шугам хоолойтой, хүмүүсийнхээ эрүүл мэндийг ботсон хамгийн анхны 66 багц дээр ийм хот байгуулж байгаа. Энэ бүс бол маш амжилттай явж байгаа. Сэлб 20 минутын туз хуралдаж одоо яаж энэ 6 буудал 7 буудал орчмоосоо 28, 29, 30 оноос хойш бид нар тэлж дам зарцар тал руугаа урт тал руугаа чиглэлтэй дүүгээ 12 дугаар хор 14 оноо хойдлоос бид нар 2 дугаар үе шатыг эхлүүлэх үү гэдэг төлөвлөлтөө бид нар 20-30 оноо харж байгаа.